Сэлэнг аймгийн хөгжлийн чиг үзэл баримтлал чиглэл маань ямар хөө концепт явж байгаа бол их асуудалтай. Тэгээ ер нь Сэлэнг аймгийн маань өөрийн өсөлтөх чадварыг нэмэгдүүлэх боломж ямар хөө гэж одоо аймгийн хөтөлбөрийн зүгээс харж байгаа бол энэ тал дээр таасаг тогтоож байгаа ш. Бусад панел хэлцүүлэлт орж байгаа судлаачдын маань бас яриад бас хэрэг болох мэдээлэл болох гэж удаа асуулаа ярьлаа. За юуны өнөөдрийн бас энэ хөө одоо хэлцүүлэг хийж байгаа бүх хүмүүст Сэлэнгийн удирдлагын зүгээс бас баяр талхснаа илэрхийлье. Тэгээд олон одоо салбар хуралдаанууд болж байгаа учраас зарим одоо бас өглөө нээлтэнд бол нэлээд олон хүмүүс суусан салбар хуралдаан руу явцсан байна. Тэгээд саяны одоо асуултанд одоо Сэлэнгийн аймгийн одоо хөгжлийн чиг хандлага баримжааг одоо тодорхойлно гэсэн ийм асуулт асууж байна. За бид нар бол өнгөрсөн жилийн хугацаанд ер нь аймгийн зүгээс бол 5 чиглэлийн бодлогыг барьж энийг улс орон энд тэдх арга хэмжээгээр бүтэндээ ярьж байгаа. За нэгдүгээр бол манай Сэлэнгийн аймгийн тэргүүлэх чиглэл газар тариалан төмс төмсний нэг энэ бол манай гол зорилт. Манай одоо аймгийн гол одоо толгуур хүчний нэг ээ. Тэгэхээр одоо бид бүгд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачны хүнсний хувьсгал за үндэсний аюулгүй байдалд бол бид бүгд Сэлэнг аймгаар бол улсын хэмжээний үр тарианы 60 төмс төмсний 37%-ийг дангаараа гэлдэг ийм аймагуд бол бид бүгд тэргүүлэх чиглэл маань яг харахгүй газар тариалан хүнсний үйлдвэрлэл гэсэн хоёр чиглэлийг барьж ажиллахгүй болохгүй. За дараагийн нэг чиглэл бол сая манай Бомтын сайд өглөө хэлтгэлээр маш сайн тодорхой ярьсан. Энэ Бомтын сэргийдийн хүрээнд бол манай Сэлэнг аймаг өөрөнд орныг хомлсон автосан болон төмөр зам байдаг. Дээр нь Алтан булаг, Сүхбаатар бомт гэж 2 том бомт байна. За энийг харин сая манай сайд маань нэлээд одоо сайн хөөсөлж энэ чиглэлийн одоо чиглэлүүдийг бол аюул сайн тавьж байгаа гэж би сая хэлтгэлээс харлаа. Ер нь бол Сэлэнг аймаг өөрөө бомт болох ёстой. Тэр дундаа Сүхбаатар, Алтан булаг бол зөвхөн тэр чөлөөт үсгийн 5,000 га газар хязгаарлагддаг биш. Алтан булаг сум бол тэр чигээрээ бомт сум байх ёстой, хэлийн гацтай. За Сүхбаатар хот бол төмөр зам буюу одоо төмөр замын бүх ачаа тэгэр манай аймгийн дамжин өнгөрдгийн хувьд бол Сүхбаатар хот ч гэсэн бомт байх ёстой. Энэ чиглэлээр бид нар хөгжинэ гэдэг энэ чиглэлийг бол бас тэргүүлэх чиглэлийн маань нэг хэлбэр гэж бодож байгаа. За дараагийн нэг нь бол манай аймагт бол аялал жуулчлал. Тэр дундаа хил дамсан аялал жуулчлал бол маш төлөвлөгөө хөгжих ёстой. Энийг бол бид нар тэргүүлэх чиглэлийн хамаас 3 дугаар үзэл баримтлал болгож явж байгаа. Энийг бол одоо олон газар яаж бид бүгд энэ жил бүр 2024 онд аялал жуулчлал ногоо хөгжлийг дэмжих жил болгон бүр зарласан байна. Тэгэхээр одоо бидний одоо өнгөрсөн жилүүдийн харж чадвал энэ ковид цатгалаас хойш хүмүүсийн амьдралын хэв маяг их өөрчлөгдсөн байна. Тэгэхээр дотоодын аялал жуулчлал, гадаадын аялал жуулчлал сүүлийн жилүүд ирсний мэтлээ. Энэ бол юутай холбоотой вэ? Сая дэлхийн нийтэд тархсан энэ ковид цатгалтай холбоотой хүний амьдралын бас хэмнэлийг өөрчилсөн ийм одоо өөрчлөлт дэлхийн нийтэд авчирсан учраас манай Сэлэнг аймаг бол хил дамсан аялал жуулчлалын дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ одоо чиглэл бас хөгжих зүйтэй. Тэгээ энийгээ бол одоо сэргэлтийн бодлоготой уйж явах хэрэгтэй. За дараагийн одоо гол чиглэл бол эдит үтс. За бид нар одоо технологи одоо үйл ажиллагаа явуулах дэд үтсийн хамгийн чухал салбар бол цахилгаан эрчим хүч байдаг. Цахилгаан эрчим хүчүүдэд манай Сэлэнг аймаг өнөөдөр 60 гаруй жилийн тэртээ барьсан төвийн бүсийн одоо цахилгаан 110 шов маань манайх тижээлээ авдаг. Өнөөдөр 60 гаруй жил болцсон байна. Тийм учраас Сэлэнг аймаг дэд үтсийн үедэд цахилгаан станц асуудал нэг номер асуудал байна. Тэгээ одоо манай аймгийн удирдлагын багаас бол өнгөрсөн жилүүд нэлээд 19 оноос хойш нэлээд хөөцөлж байгаа энэ дулааны цахилгаан станцын 50 МГц станцын ажлыг одоо эхлүүлээд шавын тавиад ажил үйлчлэгийг эхэлж байна. Тэгэхээр ямар бүхний эхлэл үйлдвэрлэлийн үйлчлэгээ бүх төрлийн үйл ажиллагаа яг одоо дэд үтс хамгийн чухал. Тэр дундаа цахилгаан эрчим хүчний одоо тижээлийн хөөсөл маш чухал. Тэгэхээр манай Монгол улс чи өөрөө одоо импортоор цахилгаан авдаг болвол Сэлэнг аймаг бол яг энэ одоо төвийнхэн бүс дотор бол 50 МГц цахилгаан станц. Энэ бол манай ирээдүйн хөгжлийн чиг хандлага гэж бид бодож байна. Ийм одоо гол төлөв одоо 5 зорилтыг бид нар удаа тавьж тэргүүлэх чиглэлийн одоо ажиллаа манай аймгийн үндсэн ажиллаа гэж бид ингэж харж явж байгаа. За дараагийн асуулт нь болохоор тэр өсөлтөх чадварын асуудлыг асууж байгаа шүү. Одоо тэгээд Сэлэнг аймаг бол одоо Монгол улсын 21 аймагт бас эхний 6-т бол өсөлтөх чадвар явдаг. Улсын одоо төсөв бүдүүлдэг аймгийн нэг аймаар манай аймаг байдаг. Тэгэхээр бид нар энэ олон төрлийн ажиллагаан дээр эдийн засгийн өсөлтийг сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр бол бас Монгол улсын 21 аймагт дотоодын нийт бүтээгдэхүүнээр бас Сэлэнг аймаг одоо аж ахуйн бараа бүтээгдэхүүн болон бусад үйлдвэрээр тэргүүлэх чиглэлээр явж байгаа. Тийм учраас бид нар өшөө олон төрлийн энэ кластер үйл ажиллагаа одоо цаасан бомб болох юм бол бид тээвэрдэж ирсэн яг энд хийж болохгүй тийм ээ. Жишээ нь одоо Улаанбаатарт гүний гайл дээр бүх Монголын үндэсний томоохон
компаниудын импортоор очиж байгаа бараа бүтээ дандаа гүний галь дээр буудаг бол Сэлэнг аймгийн Сүхбаатар Талтан булаг чөлөөт бүс болчих юм бол Сэлэнг аймагт энэ тээвэр логистикийн чиглэлүүд ажиллах эдийн засгийн боломж маш гарч байгаа. За дээр нь хүнсний хувьсгалын хувьд бол ер нь энэ төвлөсөн хүнсний ногооны эрүүл хүнс одоо чиглэлээр бол манайд томоохон тээвэр логистикийн кластеруудыг бий болох бас боломжтой. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол манай Сэлэнг аймаг бол бусад аймагаас давуу байх юм а. Дээр нь Агцсан болон Төмөр зам манай аймгийн нутаг дэвсгэр дамжин өнгөрч байгаа нь өөрөө хамгийн том боломж. Дээр нь сая тулах сайдын өмнөний илтгэлээр ярьжсэн нэг зам нэг бүс эдийн засгийн коридор манай аймгийн нутаг дэвсгэр дамжиж. Энэ бол манай Сэлэнг аймгийн хамгийн том боломж давуу тал гэж бид бодож байгаа.